бодгш асуултаа тавья. За баярлалаа. За зарим асуулт авахж байна. Гэхдээ нэг хоёр зүйл дээр тодруулга авъя. Энэ 13-ийн 1 биш 13-ийн 1-ийн 19 дээр тэр одоо эрчим хүчний их усврыг бүгдийг одоо чөлөөлөхөр зааж байна. Тэгэхээр энэ одоо хэр зөв бэ? Эний шиг далбаан дор нэрэл одоо янз янзын юм. За шинээр барих юмныг орж ирэх байх. Одоо баригд ашиглагч байгаа үйлдвэр аж ахуйн газруудад ч баахан сэлүүг энэ шиг далбаан дор орж ирнэ шүү дээ. Тийм учраас энийг ер нь бүр нэр төлөөр нь баталж болдгоо юм уу? Ийм тоогоо, ийм одоо юу гэдгийг станц, ийм одоо өрбөний гэж гэдэг юм уу? Ингэж одоо батлахгүй бол энэ танд бол одоо их гайтай шүү. Сангийн сайд бол одоо улсын төсвийг үрдүүлэхийн төлөө суудаг хүн баг. Гэтэл ингээд зад тавиадах бол ер нь төсвийн бүрдэлчиг хэцүү. Тэгээд орон нутг руу их хэрэг мэдл шилжүүлнэ гэж байгаа. Төвлөрсөн төсөвч ер нь юм үлдэх юм уу тамина гэсэн нэг юм асуулт байна. Хоёрдугаарт нь дээр 13-ийн 1-ийн 23-т Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо боловсруулсан тураг болон шулж ангилсан мах боловсруулаагүй дотор эрэхтэн дайвар бүтээгдэхүүний чөлөөлөх юм байл да нөөдөөс. Тэгэхээр гарааргаар нөгөө малаа алж нийтэд нийлүүлж байгаа. Одоо бол үйлдвэрлэлийн арга ерөөсө 4-5% гэж байгаа шүү дээ мах боловсруулах салбарт. Тэгэхээр гарааргаар бэлтгэж байгаа улсуудаас ч одоо бүгдээрээс нөөд авах гэж байна уу тамина. Нөгөө мо эдэн малчад энэ мал аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа энэ эдний хооронд зуучилж бас одоо энэ юу зах зээлтэй нь холбож байгаа нөхдүүдийг бүгдийг ингээд хоморглон нөөтийн татварт нэмэх юм бол энэ алигтай ажил болохгүй шүү дээ. Энийг юу гэж үзэж байгаа юм бэ? Яг энэ дотроо тэгээд биш үйлдвэрийн аргаар төхөөрч гэдэг юм. Тэгэхээр үйлдвэрийн аргаар төхөөрч байгаа гэдэг цон цөөхөн ихэнх нь гарааргаар төхөөрч байгаа. Тэрэнд нөө толгоно гэдэг одоо ингэ юм бол нуглаа явуучих юм биш байгаа гэсэн. Нэг юм зүйл байна. За дараагийнх нь ингээд одоо нөөтөөс чөлөөлсөн чөлөөлтийн тухай их хурлын хууль тогтоол гаргадаг л да. Тэгэхээр энэ хэмжээгээр үн буурч чадж байгаа юм уу? Та нарт ийм судалгаа байна уу? Энэ ч уг нь үнэл буурах ёстой шүү дээ. Ард түмэн дээр ч байгаа ачааллыг үнийн одоо дарамтыг л багасгах гэдэг гол зорилго нь энэ. Тэгэхгүй л өөр юуны ч юунд ч хэрэггүй байна. Тэгэхээр буурсан тохиолдол байна уу? Миний ойлгож байгаагаар наад байгаа мэдээлэлээр бол буурдаггүй шүү. Одоо байгаа үн яг л хэвээрээ явчихдаг. Тэгэхээр энэ дээр одоо танд ийм жишээ баримт юу байна вэ хэлж өгөөч. За эцэст нь бас нэг зүйл байна. Энэ авцамын салбарт жилдээ 4.5 сая кубометр шороо эл сайрганы холц хэрэгэлдэг. Энэ зам барихад. За орон нутгийн эрх баригчдад одоо хуулиар олгосон эрх бий түгээмэл дарах хэвээр ордын үнийг өөрсдөө тогтооно гэдэг. Тэгээ орон нутгийн иргэдийн хурал үн тогтоогоод өнөөдөр одоо 300-аас 1000 төгрөг 1 кубометр эл сайрганд төлж байна. Тэгэхээр би энийг бол үндсэндээ буруу гэж боддог юм аа. Хий үн хөөргөцөл асуудал байхгүй юу? Улсын төсвийн хөрөнгөөс зам барьж байгаа. Тэр замаас авсан мөнгөөс одоо тийш навичиж орон нутгийн төсөвт юм төлөхлөөр энэ одоо баг хэрэггүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг чөлөөлж болохгүй юу? Би зүгээр энэ сая тооцлоо шүү. Нэг тэрбум 500 орчим сая төгрөгөл одоо энэ тэн төлөгддөг юм байна. Энэ үл зүгээр л одоо Монгол орн шиг ийм одоо баян орн тэгээд замжаагүй дэд үтс нь үтэйг орн бол хийл одоо нэг ийм юу гэдгийг хөөсөн үн нөөтийг төлөөлөл биеиндээ улсын төсвөөс гаргаад нөгөөд л яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо энэ асуудалтай хамтруулан авч үзэж болохгүй юу? Ягаад гэвэл энэ улсын төсвөөс гараад байгаа хөрөнгө. Дээр нь замын өртгийг өндөржүүлээд байгаа юм. Ямар ч утгагүй. Тэгэхээр энийг одоо бас анхаарч үзэх боломжоор энэ тэгэхээр хийсэн судалгаа байна уу гэсэн юм хэд асуулт байна. За баярлалаа. Барьж өгцөөд. За эхний асуудлын хувьд бол одгүй гүшүүн түрүүн асуултан дээр тавьсан. Энийг бол наривчлах хэрэгтэй. Тэрнтэй бол санал нэг байна. Хилцүүлгээ авчд бол тодорхойлж наривчлах хэрэгтэй. Тэгэхээр та одгүй гүшүүнтэй хамтраад тэр наривчлсан санал боловсруулж ийн хилцүүлэгт нь оролцоороо гэж ингэж хүсэж байна. За дээрэс нь мэрэгжлийн яам бас энэ дээр нь яг тэр тоног төхөөрөмжүүдийг наривчлах юм дээр нь бас хамтарч ажилласаа гэж бодож байна. Хоёрдугаар асуудлын хувьд бол одоо иргэд хуваараа нөгөө нэдлага хийж байгаа иргэд бол нөөц төлөгч биш байхгүй. Угаасаа нөөц төлөгч чинь хоёр янзаар орж байгаа шүү дээ. 10 саяас дээш төгрөгийн борлуулалтын орлоготой тийм хүмүүс төлдөг байхгүй. Тийм учраас иргэд бол ерөөсөө төлдөггүй. Одоо ямар асуудал үүсээд энийг оруулсан бэ гэхээр том энэ мах комбинатууд ч юм бол орлого нь өөрөө том учраас төлөгч байхгүй. Тэгэхээр нөгөө махны нийлүүлэлтэн дээр энэ махны үнийн асуудал дээр асуудал үүсээд байгаа учраас энэ асуудал яригдсан боддог шүнэ. За 3 дугаар асуудлын хувьд бол татвар тодорхой хэмжээгээр буурахад үн бол буурдаггүй. Бүх дэлхийд төр. Энэ хамгийн буруу жишг бол юу байдаг гэхээр одоо юу ирэрчнаад гэж юу гэдэг вэ? Альва
одоо татвар тэгээд цалин тэтгэмжийн нэмэлт өдрөл юу үүсгэх вэ гэхээр маш том хүлээлт үүсгээд үнүүдийг өсгөждөг. Эргээгээд буулгаж байгаа нөхцөлд бол хэрэгэж буудаггүй. Тэр хэмжээ дээр тогтчдөг байхгүй. Тэрийг бол бид нар анханасаа бодож тооцох хэрэгтэй бүх асуудал дээр. Одоо нөөдөөс чөлөөлж байгаа нь бол үн буулгах гэдэг биш байхгүй. Энэ байгаа үнийг тогтвортой энэ хүнсний бүтээгдэхүүнээр өөртөө 100% хангах асуудал дээр компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ бодлого сайн хэрэгжиж байгаа шүү дээ. 7 хоног гэхэд хангаж чаддгүй байсан. Энэ жилийнхаа ургацаар бид нар үр тариагаар 100%, төмсөөр 100%, нарийн ногоогоор бол 57 орчим хувь хангагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодлогын арга хэмжээнүүд авах юм бол үр дүнгээ өгдөг юм байна гэдэг харагдаад байна. Одоо Орос ингээд хориг тавьсан нөхцөлд бол хэрвээ бид нар нэг будаан дээр 60% сууж байгаа юм бол энэ жил хүндрэх л байхгүй. Тэгэхээр энэ бол бодлогын зүйн зохистой арга хэмжээ авч байгаа нь бол үр дүнгээ өгж гинэ гэж харагдаад байна. Замын хувьд бол үр тарианы хувьд бол бодогч тэгж бол ойлгохгүй байгаа хаа. Хүнсний асуудал дээр бид нар онцгой анхаарах хэрэгтэй. Замын асуудлын тэр асуудал бол энэ нөөтийн хуультай холбоогүй зүйл байгаа маа. Тэрийг бол тусдаа ярилцах хэрэгтэй гэж ингэж бодож байна. За л да тэрний үг гэхээр энэ Монгол улсад ойрын ирээдүйд их бүтээн байгуулалт өрнөө. Тийм учраас үндэстэй холбогдсон одоо зохицуултыг хийж байна гэж. Гэтэл энд чинь одоо энэ их бүтээн байгуулалт чинь нөгөө 5800 орчим километр зам 1800 орчим километр төмөр замын далан барина шүү дээ. Тэгвэл энэ авто замынхаа компаниуд оруулж ирэх тоног төхөөрөмжийг шилжүүлэх тухай асуудлыг бид нар авч үзэхгүй юм уу? Өнөөдөр авто замын компани гэж Монголын авто замын компани гэж мянганы замын бүтээн байгуулалтыг эхлэх үед зориуд улсын их хурл засгийн газраар оруулж тэр үед тоног төхөөрөмж чөлөөлт хийсэн. Тэгээ харамсалтай нь 2004 он тэрийг хүчингү болгосон. Тэр 4 жилд гайгүй тоног төхөөрөмжтэй болсон. Өнөөдөр одоо зам барьж байгаа компаниуд ер нь манай энэ бараа аймгаас сонгогдсон олон удаа их хурл сонгогдсон гишүүдэн тэр үл энийг нэлээд гадарлах хүн их бий энэ дотор. Тэр маш үр дүнгээ өгсөн. Одоо хэдэн техник нь бүгд хөгжраад дууссан. Одоо дандаа лизингийн юм уу зээлийн техникүүд хэрэгжилж байна. Ингэж бид нар энэ их бүтээн байгуулалтыг хийж чадахгүй байхаа. Тийм учраас үнэхээр одоо тийм зорилт төвшүүлж улс орныхоо өсрөнгөө хөгжлийг хангая гэж байгаа бол энд эд үтсийн том салбар болсон авто замын салбарт оруулж ирэх техник тоног төхөөрөмжийн чөлөөлөхгүй юм уу? Энэ талаар ер нь яригдсан зүйл байна уу? Энэгээр одоо ийм санал гаргавал сангийн сая дэмжих боломжтой юу? Түрүүнчүүд одоо яг би асуулт тавиад үүрэг авчихлаа одоо хөгшөнтэй хамтраа тэр юм авъя дээрээ гэж. Хэрвээ энэ дээр дахиад үүрэг өгвөл би их дуртай биелүүлнэ. За. Банга хараа. Даваас өрн дарга хариулъя. За бодгошийн асуултанд хариулъя. Тэгэхээр энэ нэмэн өртгийн татвар чөлөөлөх асуудал яригдэхэд бас бүтээн байгуулалттай холбогдлоо бүхэл асуудлыг одоо хамруулж хэдгийг хавтгаалсан тийм хөнгөлт бол бас байж болохгүй гэж ингэж ярьсан юм а. Ер нь бүтээн байгуулалттай холбогдлоо бүхэл ажил хэрэгтэй л дээ. Тэгээ ялангуяа энэ дотор нэг зүйлийг их анхаараач гэж ингэж ярьсан юм. Юу өндөр ашигтай бүтээн байгуулалтын салбарт орж байгаа мөртлөө өндөр ашигтай тийм ажил байгаа бол энийг заавал одоо ингэж татвараас чөлөөлөд байх юм ямар шаардлага байна гэж. Одоо энэ дотор чинь томоохон өндөр ашигтай тийм үйлдвэрлэлийн мөртлөө чөлөөлөх тухай асуудал орцсон явж байгаа. Ингээ урьдчилаад нэг юм хийнэ хичээд тэгээ түрүү харааш гişүү яриад л нэг юм хийнэ хичээд тэгээ урьдчилаад ингээд одоо татвараа чөлөөлөх асуудал яриад байгаа нь бол буруу байна гэдэг зүйлийг бол байнгын орны хорол дээр бас ярьсан гэдгийг хэлэх байна. Харин нэлээд дэмжигдэж яригдсан асуудал бол дэлхийн нийтэд бол хүнсний хангамж бол нэлээд одоо асуудал үүсгэж байгаа учраас тэр тусмаа хоёр хөршт маань бол хүнсний бараа бүтээгдэхүүний инфляц бол өндөр байгаа учраас бол энэ хүнсний бүтээгдэхүүнүүд дээр дэмжих татварын бодлого бол байх нь зүйтэй юм аа. Энэ бол байх ёстой зүйл гэж. Тэрнээс биш өндөр ашигтай юмнууд дээр бол одоо бид анхаарах ёстой. Мөн энэ дээр бас ер нь яг хууль дэвсгэрийн хилцүүлгийн явцад бид нар нэлээд анхаарах шаардлага бий. Нэлээд одоо нарийн хилцээгээд ажлын хэсэг бас гаргаад ингээд ажлуулъя гэж ингэж тохирсон байгаа. Найруулгын чанартай ч юм би тухайлах юм бол энэ дотор коксын үйлдвэрлэлийн импортлсон тоног төхөөрөмж гэдэг коксын үйлдвэрлэл байвал одоо импортлол байвал бүгдийн чөлөөлөх юм шиг энэ тийм найруулгын чанартай төрөний одхоо гүшүүнээ хэлээд байдаг шиг ийм учир дутагдaltaй юмнууд бол энэ дотор байгаа юм. Одоо коксын үйлдвэр юм импортлол бүгдийн чөлөөлнө гэсэн найруулгатай болцсон байгаа байхгүй юу?
Тийм учраас энэ гих мэт зүйлийг нэлээд нарийн шин шүүжээж тэгээ шаардлагатай тэр ашиг багтаа нийгмийн бүтээн байгуулалт дэд үсттэй холбогдлоо ашиг багтаа чиглэл дээр бол хөнгөлт байж болох юм. Тэрнээс биш өндөр ашигтай үйлдвэрүүдийн хувьд бол ингээл хөрөнгө оруулалт хийхдээ татвараас чөлөөлдөг ийм тогтолцоо бий болох юм бол буруу юм а гэдэг зүйл